Hi cherries, sorry cherries гэж бас хэлмээр байна. Яагаад вэ гэхээр би оддын хаус бичлэгийг хийгээгүй бараг 4 сар болсон байна. Цаг хугацаа ямар ч хурдын тий. За тэгээ хамгийн сүүлд болохоор би оддын хаус 7-оор GD-ийн гэрээр зочилж яасан. Тэгээ өнөөдрийн хиний гэрээр зочлох вэ гэхээр Singles Inferno season 5 дээр за бараг шилдэг оролцогч гэж хэлж болохоор Исүн Күн гэдэг залууны талаар ярих болно. 1998 онд төрсэн IT trader тийм залуу байгаа. 185 см өндөртэй. Яг одоо Instagram хаяг дээр 457 мянган followersтай байгаа юм байна. Тэгээ өөрөөр хэлэхдээ надад TikTok хаяг байхгүй. Тэгээ саяханаас Instagram хаягтай болсон. Би ер нь бол тийм social нэг ашиглаад байдаггүй. Яалч өнөө Singles Inferno-д орсноос хойш голон ажлын саналууд орж ирж байгаа учраас бараг ажил маягаар Instagram хаягаа хөгжүүлээд явж байгаа. Гэхдээ бараг 5-6хан посттой байсан. Тийм залуу байгаа. Айгу тийм нууцлаг залуу байгаа. Тэгээд UC Berkeley төгссөн ийм залуу байгаа. Тэгээд сардаа нэг удаа Солонгос руу очдог. Яагаад гэхээр аав ээж нь амьдардаг учраас ерөнхийдөө New York City-д сүүлийн 3 жил амьдарч байгаа юм билэ. Гэхдээ заавал сардаа нэг удаа Солонгос руу явдаг. Солонгосын ерөнхийлөгчийн ач хүү гэсэн тийм мэдээлэл яваад байсан. Гэхдээ энэ талаар бол цаадах чи өөрөө үгүйсгсэн байгаа. Яагаад гэхээр яг Singles Inferno-д орсноос хойш энэ мэдээ шуум гарсан, худал мэдээл гарсан, хүн болгон итгэсэн. Яг бол нөгөө царай зүссний хувьд жоон хоорондоо төстэй учраас ач хүүн гэж андуураад байсан. Тэгээд нөгөө хөтлөгч асууж авахгүй чи тэгвэл энэ цуу яриа гарахаас өмнө чамайг ерөнхийлөгчтэй адилхан гэж ярьжсэн үү гэсэн чи хинч тэгж хэлж байгаагүй гэж аахгүй. Нэг хүний л нэг буруу бодлоос болоод тэр нэгэ цаашаа бүүмэл явцсан юм л да. За тэгээд Singles Inferno яаж одоо аудишн хийж орсон бэ гэхээр Солонгост байдаг солонгос найзууд нь яг тэр шоуны продюсеруудыг таньдаг байсан гинэ. Ерөөсөө аудишнд орж яна би тэнцэх болов инээ тэрэ гэж ерөөсөө бүртгүүлээгүй танилын хүрээгээрээ за баг арын алгаар орсон гэх юм уу да. Тэгээд энэ шоунд орсон юм билээ. Тэгээд түүний эхний одоо хамгийн first job болохоор Google-д AI research team-д яг тэр багт нь бол 2 жил бол ажиллаж байсан юм байна. Тэгэхээр Google-д одоо ажлын гараагаа эхлүүлсэн гэсэн. Тэгэхээр аюулаг мундаг залуугаас 98 оны залуу штэ. Singles Inferno-гийн танилцуулга видео дээр Исүн Күн нэг самбар дээр ингээд тоо ботсон байж идэв штэ. Гэтэл яг энэ бичлэгийг хүмүүс зогсоож байгаа. Тоонд амар лаг хүмүүс яасан бэхээр тэр тоон буруу байсан гинэ. Алдаатай байсан гэж байна. Somewhat complicated and did not expect anyone to pause here and point out the math is wrong. I just think this is hilarious because it's the most Korean thing ever. If any mathematicians are out there, let me know if this is wrong. Тэгээд тэр алдаагийн зассан бүр тийм TikTok бичлэг хүртэл явж байсан. Тэгэхээр яагаад тэгэж эсвэл Исүн Күн тэрийг бодсон уу? Яасан юм байгаа мэдгүй. Ямар тааш тэр тоо алдаатай байсан гэсэн. Та нар ингээ анзаарсан бол New York City-д амьдарч байхад яг энэ шоунаас хойш нөгөө муур эмэгтэй гэж нэрлэгдээд байгаа Kim Go-eun Америк руу очиод ажил хэрэгээр очисон гэсэн. Мэдээж New York City-д очисон юм чинь гээд Исүн Күнтэй уулзсан. Исүн Күн айгүй хөөрхөн бэлэг өгөөд уух юмар дайлаад тэнгүүтээ машинаар тосож авсан. Тэгээд өөрийнх нь унж байгаа машин болохоор нөгөө та нар Instagram story дээр харсан бах тий. Шар Lamborghini Lamboтой очисон. За тэгээд би машины талаар уусаа аргашаага ярина. 안녕하세요. 고은 팬들 안녕하십니까? 아직 유튜브 Одоо болцож байгаа эмэгтэйгийн хувьд гэх юм бол яг энэ шоу дуусны дараа хүмүүс Минасотай өргөж байгаа гэж хүмүүс бодсон. Гэхдээ үгүй. Өөр эмэгтэйтэй өргөж байгаа. Хүүхдийн парк дээр ингээ явж исэн чинь нэг хүн ингээ бичлэг нэгээд бүр зургийн дараад айгуу тийм хэцүү байсан юм билээ л дээ. ディズニーランドで目撃された男性イソンフンに新たなイソンフンがある女性 Энэ талаар ярьслаа өгч явахдаа чи ингээ парк дотор явж байгаа эмэгтэй чиний ингээ ирж байгаа эмэгтэй юу гэж асуусан чинь no comment гэж хэлсэн. Энд хариулмаар байна. Уусаа тэгэхээр ойлгомжтой гэсэн үг шүү дээ. pictured with at the theme park. No comment. No comment. Шоуны талаар болохоор Сүнкүн юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар яг тэр айленд те тэр арал дээр болохоор 10 хоног байсан. Нөгөө хөтлөгч эмэгтэй гэж аахгүй. Та нар тэгэл кимчи идэл тунаа идэл байгаад л шүү дээ. Яг өөр хоол чинь ямар байсан бэ гэдгсэн. Хоолны хувьд болохоор баг хоол идэггүй айгу өссөн гэсэн. Ер нь бол хоол айгу муутай байсан. Тэгээ Paradise руу очихдоо гой хоол идэдэг. 10 pound буюу ойролцоогоор баг килограммаар бодох юм бол 5 кг чин хасан гэж байгаа байхгүй юу. Тэгээд бүгдээрээ тэгж турсан гэж байгаа. Тэр оролцогч нар бүгдээрээ чин айгу хассан. Исүн Күний менежер залуу болохоор манай Сүнкүн болохоор Rolls Royce, Porsche, Lamborghini ундаг. Энэ талаараа Сүнкүн юу гэж хэлсэн бэхээр би Lamborghini илүү өдөр тутамдаа төлгөө ундаг гинэ. За тэгээ Crash-ийн хувьд гэхээр би ингээ нөгөө бичлэгнүүдийн ингээ үзээд Исүн Күн гэдэг хайгаад үзэнгүүт Сүнкүний Crash эмэгтэй жүжигчин хин гэж Kim Yo-jun гэдэг жүжигчин байгаа заяа. Тэгээ яагаад вэ гэхээр одоо жишээ нараа Blackpink-ийн жисэн юу Kim Yo-jun гэсэн чи Kim Yo-jun гэдэг. Бараг ингээд өрсөлдөгчгүй. Тэгээ сүүлд нэг асууж авах чи яа Kim Yo-jun-ыг сонгож байгаа юм бэ гэсэн чинь маш авьяаслаг тэгээ үнэхээр үзэсгэлэнтэй гэж хэлсэн. Тэгэхээр энэ Crash нь болохоор энэ team төрлийн эмэгтэйг айгуу тийм том алга нүдтэй эмэгтэй сонирхдаг юм шиг байгаа юм. За одоо бүгдээрээ гэр оронтой танилцъя заяа. Гэхдээ энэ болохоор New York City-д байдаг гэр нь бол огт биш шүү. Яг тэр талаар өөрөөсөө мэдээлэл бол байхгүй. Энэ болохоор яг Солонгост эрэхтэй амьдардаг
residence гэж би бодсон. Яг худалдаж авсан гэр нь биш гэж би бодож байгаа. Би их анхаарч вау энэ нэр үнэхээр баян залуу юм а гэж бодож байсан. Гэхдээ ингээ байдлыг ингээ харах юм бол residence одоо зөв түрээсээ одоо сарынхаа мөнгөө өгчдөг байр байгаа байхгүй. Тэгээд айгүй өндөрт дандаа шилт хойлоосон. Байгалийн үзэмж view нь бол үнэхээр гоё юм байлээ. Мэдээж ингээ аим гоё цэлгэр. Гэхдээ нэг жоохон буудлын маркийн имиж гэх юм уу. Гэртээ байдаг гоё уран зураг мураг энэ төр ерөөсөө өлгөөгүй зүгээр л амар минимал. Ядвал түрээсээ учраас дур зоргоор хамаагүй юм өлгөөл хатаад явчих болохгүй шүү дээ. Ингээ vibe-ийг харах юм бол ширээн дээр нь рестораны хоолны поднос дээр тавьсан хаалбах сэрээ тэгээд барин тавгал мавгалтыг харах юм бол хүн гэртээ исэн бол зүгээр галтойгоо кичнээ харуулна шүү дээ. Тэгээд хэн бол ерөөсөө кичнээ харуулаагүй. Яг миний үдсэн бичлэгэн дээр бол харуулаагүй. Тэнгуйтэй айгүй том ортой. Тэгээд өглөө босохдоо хөшөө ингээд автоматар нээгээл яг орных нь хажуу талд бүх өрөөнийх нь гэрэл удирдлагууд нь байна л гэсэн. Тэгээд орных нь яг хажуу талд нь яг өрөө гэхэд бас хэцүү заяа. Зүгээр ийм тусгаарлагч ийм хантай тэгээд тэн дээр нэг хэдхэн 4-5 номтой. Олон эн чин трейдер залуу учраас айгүй том ийм компьютертэй. Тэгээд MacBook ингээд дасаацсан. Ерөөсөл тэр хоёр дээр л хол ажилдаг. За тэгэл ийм л минимал юм билээ. Тэгээд байны өрөөнөөс айгүй гоё юм билээ. Маш том ийм bath tube те. Тэгээд маш гоё юм минимал цагаан өнгөтэй цэвэрхэн харагдчихсан. Бас нэг юм шил толтой. Тэгээд энийг би яагаад residence гэж бас бодсон бэ гэхээр хувцсны өрөөрөө нь орвол хитгэн төрлийн хувцтай. Нью-Йорк Ситид амьдардаг учраас сардаал нэг удаа ирж байгаа учраас заавал энд ингээ худалдаж авах шаардлагагүй. Тэгээ нэг төр residence байх шаардлагатай. Тэгээ өмсдөг баг 3-4 ээлжний хувцас ингээ өлгцсөн байсан. Тэр нөгөө residence-ээс гараад ирэнгүүтээ Porsche машин унж явсан. Улаангийн Porsche машин байсан. Юу гэсэн бэ? Жилийн 800 мянгаас 1 сая $1 цалин олдог гэлөө дээ. Би харин яг дараагийн бичлэгэнд болохоор BTS хамтлагийн Swim гэдэг дууны бичлэг бүр яг хийнэ. Амлын яад бол 400 гаруй комментууд бичсэн байсан учраас та нар ялж чадлаа. Тийм учраас би Swim тэр music видеогийн талаар бол ярих болно. Тэгээд өнөөдрийн бичлэг та нарт таалагдсан бол доор коммент хэсэгтээ Swim гэж бичээрэй. Яг бол дараагийн бичлэг Swim байх учраас харсан бах миний энэ алогэл байна. За тэгээ алогэл болохоор би өөрөө борлуулдаг бүтээгдэхүүн учраас магадгүй миний бичлэгийг үздэг, дэмждэг хүмүүс маа та нар маань энэ алогэлийг 45,000 төгрөгөөр худалдаж аваад нүүрэндээ төрхээд наач юм гоё ярьстай болоод батхны асуудалтай нөхцөлттэй ч гэдэг юм ярьсны ямар нэг асуудалтай хүмүүс хамбал алогэлийг хэрэглээрээ хамгийн гол нь бүх насныхан тэгээ жирэмсэн хөхүүл ээж нэргээд бүх хүмүүс хэрэглэж болно. Хүүхэд ч гэсэн хэрэглэж болдгоор онцлогтой ийм гайхалтай бүтээгдэхүүн байгаа. Тэгээ та нар хэрэглээд гоё үр дүнгээ мэдрээд байнга тууштай худалдаж аваараа тэгээд би энэ доор утасны дугаар биччихье 8087 0707 гэсэн утас руу холбогдоод та нар маань алогэлийг захиалаад үнэгүй хөргүүлээд авах боломжтой шүү. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.